соёлын тухай ярил нэлээд өргөн юм ярих лөө. Соёл ч өөр айгүй өргөн хогтхон болоод байна шүү дээ. Тийм ээ. Одоо тухайн үед дээр үед одоо эртний үед бол хүмүүс өөрсдөө соёл гэдгийг яг магадгүй тоомлж ярьж хэлж мэдэхгүй байсан ч гэсэн өнөөдөр бидний бас судалж байгаа хадны сүг зургаас өсвүүлээд одоо буган чулуун хөшөө өгнөөс өсвүүлээд соёл бол хүн төрөлхтөнтэй одоо зэрэг үсээд ингэж явж байгаа. Соёл гэдэг чинь төрөл бүр байна. Магадгүй тухайн улс үндэсний оршин тогтох нэг үндэс нь тухайн ард түмний өвлөж ирсэн соёл байдаг. Одоо тэр эртний тэр түүх соёлын одоо хөдөлшгүй дурсгал юмыг бол өнөө цагт бид нөө судлаад тухайн цаг үедээ тухайн үеийн одоо соёл иргэншил ямар байсан бэ гэдгийг тэр түүх дурсгал биднүүдэд ярьж өгч байгаа. Жишээлбэл монголчуудын одоо өвлөж ирсэн тэр үндэсний одоо өв уламжил, ёс заншил одоо тэр хүмүүсийн одоо мэдлэг хүндлэгээс өсвөлээд тэр хүмүүсийн тоглодог тоглоом наадам хүртэл өөрийнх нь үндэсний өв соёл тэр бусдаас ялгарах онцлог нь болдог. Тэгэхээр л тухайн ер нь улс орны оршин тогтнох үндэс хамгийн тэр үндэс соёл байх хэрэгтэй. За хоёрдугаарт хүн өөрөө үсэн цагаас хойш нийгмээр бүлгээр амьдарч эхэлсэн. Одоо бүлгээр амьдарч байгаад одоо бол нийгэм гэдээ явж байна. Энэ нийгэм дотор яг хүнийг хүн болгож байгаа тэр зүйл бол өөрөө соёл гэж ойлгодог. Оксана Мазала гэдэг Украинд нэг охин олдсон. Тэгээд тэр аав ээж нь бол архиудаг тийм улсууд байж байгаа охиноо хайсан. Тэгээд тэр охин бол нохойтой хамт өсөд ерөөс яг нохой шиг хоцдог, дөрөн хөлж явдаг тийм охин байсан. Тэгээд саяхан одоо 90 он гараад тэр охиныг олж авч нийгэмшүүлээд тэгээд одоо бол ажил хөдөлмөр хийгээд ингэж явж. Тэгэхээр иргэншил дунд, нийгэм дунд хүний одоо амьдрах хэм хэмжээ, хүний харилцааны хэм хэмжээ бол бас соёл юм. Тэгээд соёлын өөрөө өргөн хогтхонтой л да. Одоо хүн төрөлхтний олж авж байгаа техник, технологийн дэвшил хүртэл бас соёл гэж тооцогдож ингэж явдаг. Одоо чинь хүн төрлөө уйлаад эхэлж байна. Уйлах гэдэг маань нэг тэр нэг дуу их шиг гарч байна. Энэ маань соёлын нэг элемент. Энэтэй залгаал бууян дуу гарах ч юм уу. Ингээл ерөөсөө нэгсэндээ амьдралын хэв маяг юм да. Соёл бол Тэгээ салаад явж байна олон тий. Нийгмийн соёл, ах үеийн соёл, зан харилцааны соёл гэл ингээд соёл чинь цааш үржил яваад байх юм. Бүх нийтийн соёл гэдэг юм уу. Ингээл аж төрөх соёл, амьдрах ухааны соёл гэдэг юм уу. Ингээд бол соёл гэдэг бол ерөөсөө соёлын гаднаар хөгдөх нэг ч хүн байхгүй л гэж ингэж бодож байна. Соёл бол хүний амьдралын бүхэл шатанд, бүхэл нийгэмд оршин байсан, хоошиж оршин байх ийм л зүйл гэж ингэж л ойлгож байгаа. Хүн төрөлхтний хоорондын харилцааны хэм хэмжээ юм. Тэгээд одоо хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд олж авсан ололт амжилтууд бүгд соёл юм аа л гэж ойлгох хэрэгтэй. Өчигдрөөс өнөөдрөөс маргааш руу бухиалах хүн төрөлхтний бүтээсэн оюун санааны болоод биет болон биет бус энгийн болоод гайхамшигт бүхнийг соёл хэмээн нэрийдвэл тэрхүү соёлыг түүчийлэгч, түгээн дэлгэрүүлэгч, өвлөн дээгч нь хүн өөрөө юм. Түүхийн явцад олон соёл иргэншил бий болж зарим нь орморхуу уссан бол нөгөө хэсэг нь он цагийг өртөөлөн бидний үедээ золгож байна. За одоо соёл гэдэг бол монголчууд соёлыг ингэж л түгэх хэрэгтэй байна гэж манай яамны барьж байгаа бодлого ч гэсэн байгаа. Монгол үндэстэн бол нүүдлийн соёл иргэншлийн одоо төв. Нүүдэлчдийн соёлыг дэлхийд танхимд одоо ингээд тунхагласан ийм үндэстэн. За тэгэхээр одоо бид нар уламжлалт соёлыг хүн төрөлхтний орчин үеийн соёлын дэвшилт толгойдоо ингэж хамттан хослуулна л соёлыг түгээх, иргэдтэй соёлын боловсрол олгох, за шинэ зууны соёлтой, хариуцлагатай, ёс зүйтэй ийм иргэнийг төлөвшүүлэхэд л энэ соёлын байгууллагын, соёлын салбарынхны уран бүтээлчдийн, соёлын ажилтнуудын одоо ажил, зорилго тэнд л өршиж байна. эх жил одоо Монголд очлох жил болгож байна гэдэг чинь бид бүхэн бас өөрийнхөө үндэсний соёлоор тэр гадаад байхныг одоо бас харуулах юм аа. Түлхүү үзүүлэхийн тулд бид тэр соёлоос судлан, сурна, сурталчлан тэгэхээр энэ тал дээр л илүү хөгжиж эхэлж байна л гэж бодож байна даа. За соёлын яамны одоо барьж байгаа бодлого бол юм байна. Ерөөсөө алсын хараа эрхэм зорилго дээрээ нүүлчийн соёл иргэншлийг дэлхийд дахин тунхагласан одоо тийм үндэстэн болно гэд ингээд.
За бид нар энэ дэлхийн ертөнцийн цол даяарч байна. За энэ хэлбэр дотор түрүүний ярьсан нүүдэлчдийн соёлыг одоо цог цутгаар нь эзэн Чингисийн байгуулсан, за тэрнээс өмнө байгуулсан одоо төрт ёсны тулгуур төрийн модон шаны угаас ихтэй Монголын тулгуур төрийн оршин тогтносон энэ л хугацаанд Монголын соёл энэ газар нутаг дээр байсан. Энэ соёлыг л бид нар хүн төрөлхтөнд авч үлдэх ёстой юм байна. За тэгээд энэ чиглэлээр манайд их олон соёлын үйл хөдлөлт урсгалууд байна. Соёлын бит бус өвүүд байна. Энэ бол дэлхийн аль ч өөр төвд дахин давтагдахгүй, өөр улс оронд байхгүй. За одоо яг хөрс зэрэгэлдээ хоёр оронд бол Монгол ах дүү нар маань амьдарч байгаа. Бүрээдэд гэдэг юм. Өвөр Монголд бол энэ соёлын Монголын соёлын уламжлал бол байгаа. Тэгэхээр одоо энэ орчин цагийн Монгол ямар байх ёстой байх гэдэг чил ерөөсөл Монгол зочлох жилийг ч гэсэн 2023 Монгол Улсын засгийн газраас зарлж байна. Өнгөрсөн энэ жил бид нар нүүдэлчдийн соёл гэж том арга хэмжээ хэл. Ерөөсөл нүүдэлчдийнхаа соёлыг дэлхийд дахин тунхаглая. Өөрийн гэсэн аялал жуулчлалын брэндтэй болъё. Соёлынхоо бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлье. За Монголын соёл урлагийн салбарын өрсөлдөх чадварыг одоо дэлхийн тавцанд гаргая гэдэг ийм л зорилго чиглэлийг соёлын яам барьж байна. Соёлын бодлого гэдэг бол өөрөө маш нарийн, магадгүй нарийнаар цаашдаа ярих юм бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж таардаг. Монгол хүн монголоороо одоо монгол хүний эрхэмлэх тэр зүйл бол өөрөө энэ даяаршлын 90 үед одоо монгол хэл, бичиг, соёл бидний хоорондоо харилцаж байгаа яриа хөрөө бусад үндэснээс ялгарах хөгжим, дуу, зэмсэг, үлгэр, туйлс, өгүүлэл гэдэг уран зохиолын тэгээ бүжиг наадгаа, тоглоом наадамч гэдэг юм уу. Эднүүд бусад үндэснээс юугаар ялгаж ийн вэ гэхээр яг Монголыг л монголоор нь харагдуулдаг юм энэ. Монгол хүний оюун санаанд суудаг юм бол энэ соёл. Тэгэд энэ соёлыг алдаад ах тусмаа биднуудын одоо Монгол гэж харагдах өнцөг илүү мохоо болж эхэлнэ. Монгол хүний сэтгэлгээний дархлаа, оюун санааны одоо тэр сулрна, буурна. Тэгээд энэ үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдэг байгаа чинь энэ. Одоо нэг буу зэвсэг бариад байлддаг хөг өнгөрсөн шүү дээ. Тэгээд үндэстэн өөрөө яг үндэснээр их орноо тусгаар тогтнолоо энэ чигээр нь авч үлдэх байгаа бол өөрийн гэсэн дархлаатай байх хэрэгтэй. Тэр дархлаа нь бол өөрөө соёл дотор явж идэг. Одоо хэл нь байхгүй болчлаа гэхэд тухайн улс орон, тухайн үндэстэн одоо бараг 50% байхгүй болчлаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм нарийн юм байдаг учраас сүүлийн үед бол соёлын яамаа эргэж байгуулад соёлын бодлогыг бас төрийн түвшинд авч үзэж байна гэж ингэж ойлгож байгаа. Нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд дахнаа зарлан тунхаглаж, соёлын салбараар дамжуулан бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх, өөрийн орны ялгарл чанар, өв уламжлалыг шингээсэн бүтээлээр баялагийг бий болгохоор соёлын салбарын бодлогоо зангидж байна. Үүх түүхээс улбаасан үнэт чанарыг түгээн дэлгэрүүлж, олон нийтийг соён гэгэрүүлэх ажлын бодит илэрлэл нь соёлын бүтээлч сар юм. Орхон аймаг 2021 оны 11-р сард орон нутгатаа соёлыг түгэе аян зарлаж, соёл урлагийн үйл ажиллагааг нийтэд сурталчилгаар салбартаа шантаадсан. Улмаар соёлын бүтээлч сар, соёлыг түгэе аянаар дамжуулан, эрдэнэчүүд сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгэрүүлэх соёлын тухай ойлголтоо өргөжүүлж байна. 4-7 хоногийн турш үргэлжилсэн соёлын бүтээлч сар аяны хүрээнд Орхон аймагт 48 нэр төрлийн үйл ажиллагаа зохиогдож 31 мянган гаруй иргэнийг хамруулад байна. Ер нь бол энэ соёлын бүтээлч сарыг 2 дахь жилдээ Монгол Улсын соёлын яам зохион байгуулж байна. Өнгөрсөн жил бол зөвхөн Улаанбаатар хотын хүрээнд хийсэн. За энэ жил Монгол Улсын 21 аймаг 330 сум бүгд нэгэн зэргийн соёлын бүтээлч сарыг 11-р сард ингээд тэмдэглэн өнгөрүүлж байна. За ингээд 11-р сараа 4-7 хоногт хуваагаад 1-р 7 хоногийн үндэсний нэгдмэл үндэсвэл 2-р 7 хоногоо бүх нийтийн боловсрал, соёлын боловсрал, 3-р 7 хоногоо соёлын бүтээлч үйлдвэрлэл, за 4-р 7 хоногийн бол соёлын аялал жуулчлал, орон нутгийн өрсөлдөх чадвар гэсэн ийм 7 хоногудад ингэж хуваасан. Соёлын бүтээлч сар яамнаас зарласан манай Эрдэнэт хотын хувьд бол Орхон аймгийн хувьд бол өнгөрсөн жилээс соёлыг төвөө гэдэг аян явсан. Энэ жил бол 2 дахь яваад ерөнхийдөө давталттай ингээд явчихж байгаа. Тэгэд энэ жил бол соёлыг төвөө аяны одоо энэ 2 дахь жилийн нээлтийг одоо номоор нээж байгаа.
номтой холбоотой одоо ном соёлыг түгээдэг, бүтээдэг уран зохиолчдыг бас урьж авчирж Эрдэнэт хотод соёлын аяныхаа нээлтийг зохион байгууллаа. За дараагийн нэг арга хэмжээ бол Эрдэнэт хотын нийтийн номын сангаас соёл урлагийн газартай хамтраад одоо Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа зохиолч нарыг одоо захын гэр хорооллын багуудад үйл ажиллагаа явуулдаг соёлын төвүүд дээр бас авчиж иргэдтэй уулзууллаа. Тэгээ энэхүү одоо зохиолчдын маань уулзалт 7 хоногийн турш үргэлжлээд бүх багууд дээр очиж уулзсан. За хамгийн сүүлд нь одоо хөдөөгийн ганцхан болох Жаргалан сумдаа бас очиж уулзалтаа зохион байгууллаа. Тэгээ энэ үеэр бас Эрдэнэтийн зохиолчдын бас өөрсдийн зохиолсон олон сайхан дуу байдаг. Энэ дуунуудыг бас их шиглүүлж, дуулуулж бас олон нийтэд сурчлах ажил хийсэн. Дууны яруу найраг бичдгээс гадна хөгжмийн зохиодог зөндөө улсууд байна шүү дээ. Жишээлбэл одоо манай Пүүжэ өгш хөгжмийн зохиолч төгсөө өдрийн ингээл дууг яг зарим манай хүүхдүүд ч ингээл дуулаад байдаг мөртлөө энэ манай Эрдэнэтэд байдаг хүний зохиосон дуу биш юм байна шүү дээ. Зохиосон шүлэг биш юм байна шүү дээ. Гэт ийм байдалтай байна. Тэгэхээр ийм зохиолч өөрөө зохиосон юм. Зарим нь бүр зохиолч нар өөрөө дуулсан тохиолдолж гарсан гэж байна лээ. Юун дээр хөдөө улаан толгой явахад. Тэгэхээр бол хүүхдүүд бол асар их мэдлэгтэй болж байгаа. Тэгээд зохиолч нар өөрөө бас тэндээс их тайчаал авч байгаа харагддаг байхгүй. Ер нь бол маш сайхан халуун дулаан тийм түгэж байгаа, соёлыг түгэж байгаа бас л мундаг л сайхан ажил санагдсан да. Энэхүү арга хэмжээнд маань нийтдээ 600 гаруй иргэд хүүхэд залуучууд бас хамрагдсан байна. Тэгээд энэ хэрээрээ бас иргэдийн маань сэтгэл оюунд одоо соёлын боловсролын талаар тодорхой хэмжээний гэрэл гээгээ туссан байхаа гэж ингэж бодож байна. За тэгээд энэ хүрээнд төрийн болон одоо ер нь голцоо төрийн байгууллагаар явсан. Нэг 10 гаруй байгууллагаар өглөөний их шиг гээд өглөө улсуудыг ажилдаа ирэхэд нь тэр чаа одоо амьд хөгжим ингээд тоглоод байж байгаа. Жишээлбэл одоо Орхон эцэг даргын тамгын газар, Баян өндөр сумын эцэг даргын тамгын газар баг бүх байгууллагаар орсон. Өглөө болгон ирэхэд нь амьд хөгжим тоглоод сууж байгаа улсууд их сайхан мэдг юм лээ. Тэгээд ямар гоё юм бэ? За өнөөдөр ч та гоё байх юм байна. Тэгээд бид нар бас тэрийг бодолцоод эхний өдөр нэг тавсан маргааш тастаа ерөнхийдөө бүгд дандаа эх орны тухай, Монголын тухай тоглоё гэдэг ингээд. Тэгээд хийлтэй, тэгээд даралттай, төгөлдтэй ингээд гитартай энэ гэдэг ингээд тоглохоор улсууд бол их сайхан хүлээж авч лээ. Энэ бол бас бид хүн байгууллагыг нэг хүн биш, нэг байгууллага дээр очиж тэнд ажиллаж байгаа 100 50 тэр улсууд бүгд ингээд биднийг харж байгаа шүү дээ. Тэндээс одоо таашаал авж байгаа, баярлж байгаа. Тэгэхээр тийм утгаар ингэж байгууллагын үүдэн дээр ухтах үйлчилгээ өглөөний их шиг гэдэг юм арга хэмжээг явуулсан да. За бид нар яг одоо ингэ зөвхөн Эрдэнэт дотроо юм яриад байна те. Яг энэ аяныхаа хүрээнд Баян өндөр сумынхаа хойд чиглэлийн малчтаар ардын дуу, уртын дуу гэсэн уртчлах одоо 2 дуучин аваад за тэр байтгаа бүр өсчин дагуулад, эмч дагуулад тэгээд Баян өндөр сумын малчин багийн ажлын албатай хамтраад ингээд хэсэг уран бүтээлчд ингээд нэг малчтаар яваад нэг 60 хүнд үйлчилж байгаа. 60 хүнд үйлчлэхэд тулд нэг бараг нэг 20 дайлаар орчих юм л да. 20 малчтай гэрээр орж байгаа. Тэгэхээр тэнд бол одоо бас л бид нар чинь очихдоо нөгөө одоо тог цахилгаанаас шалтгаалаад баян хуур хөгжимтэй одоо бас харагдах байж байгаа шүү дээ заримдаа баян хуур хөгжимтэй тэгээд амьд яг ингээ гэртэн ингээд ширээгийн тойрж байгаа ингээд дуулч хуурдаад байхаар малчтын сэтгэл маш гоё яг энэ дээрээ бид нар за ийм арга хэмжээ ийм аян зарлагдцсан явж байгаа бид нар энэний хүрээнд явж байна ингээд танаа гэрт одоо бид нар ингээд сайхан ийм юмыг сурчилж явнаа тэгээд малайдаа чинь дүм мамаар өсөх болтугай гэдэг. Тэгэхээр бас малчд маш их баяртай хүлээж авдаг. Нодлог хавар бид нар бас нэг яваад ирсэн. За энэ сарын аянуудын хүрээнд манай музейгээс зохион байгуулсан ажлуудыг би товчхон хэлье. За 1-р 7 хоног буюу үндэсний нэгдмэл байдал үнэт цэн гэсэн энэ 7 хоногийн хүрээнд бид музейн сан хөмөргтэй хадгалагдаж байгаа үзмэрт дэлгдээгүй зурмал болон шуумал бурхтаа үзүүлэх дэглэлээ. За энэ үзэсгэлэнгээ зохион байгуулахдаа одоо Орхон аймгийн Хутагтламын хід Гандан шатуулын хідтэй хамтраад Бурхан шашны тань мэдхүү гэсэн юм үзэсгэлэн 11 сарын 1-ний өдөр бид нээсэн байж байгаа. Энэ үзэсгэлэнд нийтдээ 100 гаруй одоо Бурхан шашны холбогдлолтой эд зүйл тавигдсан байж байгаа. Манайхаас зөвхөн сан хөмрөгт хадгалагдаж байсан 70 гаруй бүтээл тавигдсан. Энэ үзэсгэлэнгээр ингээд эхний 7 хоногт бид
энэ 7 хоногийн хүрээнд энэ үзэсгэлэнгээ зохион байгуулж ажиллалаа. За 2 дахь 7 хоног нь болохоор бүх нийтийн боловсролын соёлын боловсрол гэсэн ийм сэдвтэ 7 хоног байсан. За энэ 7 хоногийн хүрээнд бид Монгол цам гэсэн сургалт танин мэдрэхүй ажлыг зохион байгуулсан байж байгаа. Нийт Орхон аймгийн одоо алслагдмал 8 сургуульдаар Монгол цам сургалт танин мэдрэхүй ажлыг зохион байгуулад 360 орчим алхангийн сурагчдыг хамруулсан байгаа. Монгол цам гэдэг болохоор Монголын уламжлалт өв соёлын нэг муу муухай хорлол ад зэтгэрийг одоо дарахын тулд зайлуулахын тулд Монгол бурхад газар дээр бууж ирээд цамнан харайж тэр ад зэтгэр муу хорлолыг зайлуулах одоо хорлол тэр муу бүхнийг холдуулахын тулд хийж байгаа үйлдэл нь цам харих ёслол юм байна л да. Хүүхдүүд ерөнхийдөө мэддэггүй юм байна л да. Нөгөө цамыг одоо ягаад тэгэхээр тэр одоо хувцас хэрэглэлж байдаг юм уу? Тэ цамын тухай ерөнхий ойлголт тэр бүр нөгөө боловсролын хөтөлбөрт ордоггүй нөгөө дээрээ таниулах ч юм уу танилцуулга хийгддэг болохоор ойлгодог байсан хүүхдүүд за энэ цам гэдэг чи ийм юм байна. Нөгөө муу ёр хорлол ад зэтгэр юу гэдгийг тэрийг тарахын тулд ингээд дээр үес үлддэг тэр шашны томоохон баяр зан үйл юм байна. Энэ Монголын уламжид өв соёлын бас нэг юм байна гэдгийг ерөнхийдөө хүүхдүүд ойлгосон. Ерөнхийдөө бол хүүхдүүд ойлгосон. Гэхдээ бид энэ бол зөвхөн бидний нөгөө хичээл заасан хэмжээнд байгаа. Тэгэхээр бид нар дахиад энийгээ өргөжлүүлээд явна. Ягаад тэгэхээр энэ цамыг ЮНЕСКОд оруулахын тулд тодорхой шаардлага хэрэгтэй. Иргэдэд мэдээлэл хүрсэн байх ёстой. Тэгэхээр энэ бол энэ улсын хэмжээнд энэ хөтөлбөр бол үргэлжлээд цаашдаа явагдах байна. За яг манай музейн зүгээс яг хариуцаж хийсэн одоо олон нийтийг хамарсан ажлууд нь энэ байж байна. За ерөнхийдөө бол дотоод үйл ажиллагаа хэвээ явагдсан. Бид томоохон тэр сургуулиудаар тэр зохион байгуулсан цам гэдэг байгаа шүү дээ. Энэ нь болохоор тэр цам дотроосоо дамдин чоожоо, улаан жамсран, цагаан өвгөн гэдэг юм бурхтыг нь яг нөгөө хувцас хэрэглэлтэйгээр нь ингээд дагуулж танилцуулсан болохоор одоо хүүхдүүдэд илүү ойлгоход тус төхөм одоо боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ бид нар цаашлаа соёлын төвөө дээрээ дамжуулаад мөн боловсрол одоо музейд явагддаг боловсрол танин мэдрэхүй ажлын хүрээнд мөн цамынхаа хичээл ингээд үргэлжлээд бас явж байгаа цаашиж үргэлжлээд явна. Бусад боловсролын хөтөлбөрүүд соёлын сартай холбоотой үйл ажиллагаанууд бол хэвээ явагдсан. Одоо бага ангийн сурагчдыг бол ихэнх одоо дийлэнхийн одоо энэ музейн үзэхийн танин мэдрэхүйн ажилдаа бас хамруулж оролцуулаад ингээд явж байна. Соёлын үн төв, уран зохиол, ном тохимол, дүрслэх урлаг, тайзны болон кино, дуу төрсний урлаг, хувцас, агвар, архитектор, дизайн, хөгжим, дижитал контент, маркетинг, брендинг, коммуникац зэрэг олон талд бүтээл эдвгээ соёлын илэрхийлэл болж өргөжин тэлсээр байгааг та бид харж байна. Монгол төрхтний өв соёлыг дэлхийд таниулж, соёл урлагийн брендийг хөгжүүлэхээр салбарынхан урагш тэмүүлж байна. Хүн төрөлхтөн л үүссэн цагаас эхлээл энэ соёл гэдэг бол бий болсон гэж ингэж л ойлгож байгаа. Соёл өөрөө хүн төрөлхтөнтэй ерөнхийдөө бараг насчсан. Бүх зүйл соёлтой. Хоол идэх хүртэл соёлтой. Өөлөх хүртэл соёлтой л гэж ойлгож байгаа шүү дээ. Яаж ойлгох вэ? Тэгэхээр ингээд зөвхөн соёлын ямбад бүх нийтийг соёл боловсролоор гэгэрүүлэхэд ганцхан соёлын яамны үүрэг гэж бодохгүй байна. Энд бол төрийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, иргэдийн өөрсдийнх нь оролцоо ингэж л нийгэмд хамтдаа энэ нийгмийн соёлыг бүтээхгүй бол ганцхан яамд энэ ажлыг даатгачаад тэгээ Монголын иргэдийг соёлтой болгох нь боловсралтай болгох нь гэдэг асуудал бол жоох өөрөөсгөл гэж ингэж л бодож байна.